За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Цайхан сургуулийн математикийн багш болон байна. За өнөөдрийнхөө хичээлээр 6 дугаар ангийнхандаа зориулаад аргатын бутархайг бүхэл тоогоор үржүүлэх гэдэг хичээлийг орно. За жишээ 1. 754-ийг 10-аар, 100-аар, 1000-аар үржүүлээрэй хүүхдүүдээ. За 754-ийг 10-аар, 100-аар, 1000-аар үржүүлэхэд бидний өмнөх мэдлэг 5 дугаар ангийн маань мэдлэг хэрэгтэй. За тэгвэл орны ангийн хүснэгт ашиглаад бүгдөө бүгэлсэн байдлыг харъя. 754-ийг за дэлгэцийн баруун доод буланд гарч байгаа 10-аар үржүүлэхэд 75 бүхэл 14. За 100-аар үржүүлэхэд 754 бүхэл болсон байна. Тэгвэл 754-ийг 1000-аар үржүүлэхэд хэд болох вэ? За 7540 бүхэл болох нэ. За энэ бол бид бүгдийн өмнөх мэдлэг байгаа. За тэгвэл жишээ нэгийг ярилцъя. За 754-ийг 10-аар, 100-аар, 1000-аар үржүүлэхэд ямар асуулт гарч болох вэ хүүхдүүдээ? За аргатын бутархайг 10-аар, 100-аар, 1000-аар үржүүлэхэд тооны орны утга хэрхэн өөрчлөгдөж байсан бэ? За тэгвэл орны ангийн үснэгтээ эргээд санаараад яаж хэрхэн үржүүлсэн бэлээ? За дүгнэлтийг ярилцъя. 754-ийг үржих нь 10 бүхэл гэдэг маань тэнцүү 75 бүхэл 14 гарсан. 754-ийг 100 бүхлээр үржүүлэхэд 754 бүхэл гарсан бол 754-ийг 1000-аар үржүүлэхэд за 7540 гарчээ. За тэгвэл энэхүү дүгнэлтээсээ бид нар тодорхойлтыг гаргаж авъя. За тодорхойлт маань хэрв аргатын бутархайг 10-аар, 100-аар, 1000-аар үржүүлэхэд бутархаанцыг харгалзан 1, 2, 3 орон баруун тийш шилжинэ. За дэвтэртээ бичээрэй. Хэрв аргатын бутархайг 10-аар, 100-аар, 1000-аар үржүүлэхэд бутархаанцыг харгалзан гэдэг маань юу гэсэн үг вэ хүүхдүүдээ? 10-аар үржүүлэхэд 1 орон, 100-аар үржүүлэхэд 2 орон, 1000-аар үржүүлэхэд 3 орон баруун тийш шилжиж байсан байна. За цаашаа үргэлжлүүлье. Дасгал ажил. 2 бүхэл 1981-ийг 10-аар үржүүлээрэй хэд вэ? За дэвтэртээ бичээд бодорой. 2 бүхэл 1981-ийг 10 бүхлээр үржүүллээ. 2 бүхэл 1981-ийг 100-аар үржүүлэхэд хэд гарах вэ? За таслал маань баруун гар тийшээ 2 орон шилжинэ. 2 бүхэл 1981-ийг 1000-аар үржүүлэхэд хэдэн орон баруун гар тийшээ шилжих вүлээ? За 4-р одлого 48 бүхэл 107-г үржих нь 10 бүхэл. За хариултаа дэвтэртээ бүгд бичээрэй. 48 бүхэл 107-г үржих нь 100 бүхэл байна. За таслал маань баруун гар тийшээ 2 орон шилжинэ тийм ээ. За 48 бүхэл 107-г 1000-аар үржүүлэхэд таслал маань баруун гар тийшээ 3 орон шилжих ёстой гэдгийг анхаараарай. За тэгвэл дээрх 6 бодлогыг бодож чадсан хүмүүс маань 51 бүхэл 100 мянганы 2601-ийг 1 саяар үржүүлэхэд төвөггүй бид нар бол одоо хариу гаргаж чаддаг болсон байгаа. За гаргасан бол багш нь одоо хариултыг гаргая. Өөрсдийгөө шалгаад өөрсдийн үнэлгээг хийгээрэй. 29 бүхэл 100-ны 81 гарсан уу? За 100-гаар үржүүлсэн чинь 298 бүхэл 11 гарчээ. 2 бүхэл 1981-ийг тэгвэл 1000-аар үржүүлэхэд 2981 бүхэл болсон байна. За 48-100-ны 7-г 10-аар үржүүлсэн чинь баруун гар тийшээ таслал маань 1 орон шилжээд 480 бүхэл 17 болжээ. За 100-аар үржүүлэхэд мэдээж 2 орон баруун гар тийшээ шилжих учраас хэд болох вэ? 4807 бүхэл болох нэ. За 1000-аар үржүүлэхэд 3 орон баруун гар тийшээ шилжин таслаас хойш. Тэгэхээр 7 гэдэг цифрийн ард
7 гэдэг цифрийн ард одоо тоо байхгүй байна гэдэг маань хязгааргүй болон тэг байгаа гэсэн үг тий. Тэгэхээр 48,070 болох нэ. За 51 бүхэл 100,000-ны 2,601-ийг 1 саяар үржүүлэхэд таслаас хойш баруун гар тийшээгаа 6 орон шилжих ёстой тийм ээ. За хариугаа шалгая. 5 сая 51 сая 26,010 гарсан байна. За хариу таарсан байхаа хүүхдүүдээ сайн байна. За жишээ 2-ыг авч үзье. 265-ийн тэг 11, тэг 100-1, тэг 1000-1 нь тус бүр хэдтэй тэнцүү вэ? За орны ангийн өснөгт ашиглая бүгдээрээ. 265 бүхлийг тэг 11-ээр үржүүлэхэд бидний өмнөх үздсэн хичээл маань болохоор за тэг 11, тэг 100-1, тэг 1000-1 гэдэг маань тус бүрдээ 11, 100-1, 1000-1 хэсэгтэй тэнцүү гэж үзсэн байгаа. За тэгэхээр 265 бүхлийн тэг 11 хэсэг гэдэг маань 10-аас 1 хэсэг буюу 26 бүхэл 10-5 байх нь. За 100-ны 1 хэсэг гэдэг маань 2 бүхэл 100-ны 65, 1000-ны 1 хэсэг гэдэг маань тэг бүхэл 1000-ны 265 байх нэ. За энэ орон ангийн өснөгтөө хараад ажиглаад аваарай хүүхдүүдээ. За цаашаа. Дадлага ажил 2. За тэгвэл 368 бүхлийн тэг 11, тэг 100-1, тэг 1000-1 нь тус бүр хэдтэй тэнцүү болох вэ? За бодолтой дэвтэртэй гүйцэтгэрээ хүүхдүүдээ. Багш нь 30 секундын хугацаа өгье. 3 бодлого байгаа учраас. За бичээд амжсан уу? За өөрсдийнхөө бодсон багшийнхаа гаргаж ирэх энэ дэлгэцэн дээр гарч ирэх бодолтой тулгаад өөрсдөө үнэлээрэй. За тэг 11 гэдэг маань нэгийг байх нь 10 хэсэг буюу 10-1 хэсэгтэй тэнцүү гэдгийг санаарай. За 368 бүхлийг үржих нь тэг 11 гэдэг маань 36.8 болж байна. 368 бүхлийг тэг 100-1-ээр үржүүлэхэд 368. За 368-ыг тэг 1000-1-ээр үржүүлэхэд тэг бүхэл 1000-ны 368 болж. За энэ бодолт маань таарсан уу хүүхдүүдээ? Таарсан бол бүгдээрээ одоо тодорхойлолтоо гаргаж ирье. Тодорхойлолт 2. Хэрэв 10-ын бутархайг тэг 11, тэг 100-1, тэг 1000-1-ээр үржүүлэхэд бутархайн цэг харгалзан 1, 2, 3 орон зүүн тийш шилжнэ. За өмнөх тодорхойлолтоос маань эсрэгээрээ байна тий. Зүүн гар тийшээ шилждэг байх нэ. За тодорхойлолтоо бичээд аваарай. Хэрэв бүхэл тоо тэг 11, тэг 100-1, тэг 1000-1-ээр үржүүлэхэд бутархайн цэг харгалзан 1, 2, 3 орон зүүн тийш шилжнэ. За тэгвэл дасгал ажил бүгдээр ажиллая. 25 бүхлийг үржих нь тэг 11. 184-ийг үржих нь тэг 100-1, 536-ыг үржих нь тэг 1000-1. За хариултуудаа шууд дэвтэр дээр бичээд яваарай. 48 бүхлийг үржих нь тэг 11. 5 сая 102,601-ийг тэг 100,000 тэг бүхэл 100,000-ны 1-ээр үржүүлэхэд хэд гарах вэ? За харгалзан бутархайн цэг таслал маань зүүн гар тийшээгаа шилжинэ гэсэн тий. За тодорхойлолт 2-оо сайн бодож байгаад хариултаа бичээрэй. За өөрсдийгөө шалгая. За 1-р бодлого 2.5 гарсан. Таарсан уу хүүхдүүдээ? 2-р бодлого 184 бүхэл. Өөрөөр хэлбэл бутархайн цэг зүүн гар тийшээгаа 2 орон шилжихээр 184 бүхэл маань 1 бүхэл 100-ны 84 болж байна. За 3-р жишээг харъя. Тэг бүхэл 1000-ны 536 болох нэ.
48 бүхлийг тэг 1.1-ээр үржүүлэхэд 4.8. За сүүлийн жишээ. 51 бүхэл 10,000-ны 2,601 гарсан байна. За хариунд таарсан байхаа хүүхдүүдээ сайн байна. За жишээ 3. За бодлогоо сайн анхааралтай хараарай. Сайхан сургуулийн 6 дугаар ангийн сурагчид аяллаар явж байгаад 4 м урттай тэг 1.7 м өргөнтэй ногооны талбайгаас өлөг гөрүүлийн чулуутсан өндөг олжээ. Ямар хэмжээтэй талбайгаас өндгийг олсон бэ хүүхдүүдээ? За ногооны талбайн хэмжээг тооцоолъё. За бодолт. Талбайн хэмжээг олохдоо уртыг мэдээж өргөнөөр үржүүлдэг тий. Иймээс S буюу талбайг олохдоо бид нар S үсгээр тэмдэглэдэг. S тэнцүү тэг 1.7 м-ийг үржих нь 4 м буюу тэг 1.7-г үржих нь 4 гэсэн илэрхийллийн утгыг л ерөөсөө олохтой ижил гэсэн. За тэгвэл бидний дөнгөж сая гаргаж ирсэн тодорхойлт 2 дээр маань тэг 1.7 гэдэг маань 7 бүхлийг үржих нь тэг 1 гэсэн үг тийм ээ. Тэгвэл тэг 1.7-г үржих нь 4 бүхэл гэдэг маань тэнцүү. За тэг 1.7 гэдгээ бид нэр 7 бүхлийг үржих нь тэг 1 гэж задлаа очичлээ. Үржих нь 4. Эндээс үржрүүдийн байрыг солиход үржигдэхүүнүүдийн байрыг солиход үржрийн утга өөрчлөгдөхгүй гэдэг чанараар 7-г үржих нь 4, үржих нь тэг 1 гэж биччихлээ. Эндээс 4-7 28 болно. Тэгэхээр 28-ыг үржих нь тэг 1. За эргээд тодорхойлт 2 дээр маань бүхэл тоог ардын баталгаагаар үржүүлэхдээ таслал маань 100 гар тишээ 1 орон шилждэг гэсэн чанараар тодорхойлтоор 2.8 м² буюу талбай S тэнцүү 2.8 м² хэмжээтэй талбайгаас за сурагчид маань чулуутсан өндгийг олжээ. За бодолт нь таарсан хүүхдүүдээ. За дасгал ажил тэгвэл 905-ыг үржих нь тэг 100-4. За энэ дасгалыг бүгдээрээ хамтдаа ажиллая. Тэгэхээр тэг 14 шүү. За тэг 14 гэдэг бутархай тоогоор үржүүлэх чинь бүхэл тоог. Тэгвэл 905-ыг үржих нь тэг 14 гэдэг маань тэнцүү 905-ыг үржих нь за тэг 14 гэдгийгээ бид нэр 4 бүхлийг үржих нь тэг 1 гэж задлж болно тийм ээ. За 905-ыг 4 үржүүлэхээр 3620-ыг үржих нь тэг 1. За 100 гар тишээгаа 1 орон шилжиж чинь ардын баталгаагаар үржүүлээд тэгэхээр 362 бүхэл болох нэ. За дасгал 2. 85 бүхлийг үржих нь 3.7 тэнцүү. За өмнөх дасгал дээр ажилласан жишээгээ харж агаад задлаад бодорой хүүхдүүдээ. За зүйтэй 85-ыг үржих нь 37 бүхлийг үржих нь тэг 1 гэж задлж чинь тийм ээ. Тэнцүү 85-ыг 37-оор үржүүлэхээр 3145-ыг үржих нь тэг 1 болно. Тэнцүү 314 бүхэл 15. Зүйтэй. Бодолт нь таарсан хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлийг ойлгосон гэж үзээд багш нь гэрийн даалгавар өгье. Сурагчийн хуудас 32 дугаар хуудасны дасгал 52, 57-г гүйцэтгээрэй гэрийн даалгаварт. За хичээлийн анхааралтай хийсэн гэдэгт багш нь итгэж байна. Зорилготой хүн зогсдгүй шүү гэдэг үгээр өнөөдрийн хичээлээ дуусгая хүүхдүүдээ. Баяртай.